Өнгөрсөн 7 хоног болоод тэрний өмнөх 7 хоногт засгийн газрын олон нийтэд харилцах 11 төвд ирсэн дуудлага мэдээллийн талаар та бүхэнд товч танилцуулъя. За тэгэхээр иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч хариу өгөх шийдвэрлэлтийг хянах, иргэдээ сонсох, иргэний нийгмийн оролцоог дэмжих зорилготой 11 төвийн дуудлага одоо иргэдийн хяналт бол тасралтгүй нэмэгдэж байгаа. За ерөнхий сайдын ажлын албаны дэргэд 11 төвийн үйл ажиллагаа ирснээр дуудлагын тоо бол нэмэгдэж байгаа талаар та бүхэндээ өмнөх хурлуудаараа мэдээлж байсан. За тэгэхээр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 11 төвд нийтдээ 8617 иргэн хандсан байна. За хандлтыг одоо төрлөөр нь авч үзэх юм бол утсаар 3841 иргэн, за веб хуудасаар 106, дууч удангаар 47, за имэйлээр 39, бичлэн 199 иргэн хандсан байна. За танилцуулгыг та бүхэндээ бас хүргэе. Эндээс та бүхэн бас 11 төвийн талаар мэдээллүүдийг авч болно. За иргэдээс ирүүлсэн нийт санал гомдлын бол 22.7% гомдол байгаа бол хүсэлт 5.6, санал 3%, талархал 1.1, шүүмжлэл 1.2, за лавлгаа мэдээлэл 67.3%-ийг эзэлж байна. За ирүүлсэн санал гомдол холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлэн шуурхай шийдвэрлүүлэх талаар хяналт тавин ажиллаж байна. За нийт санал гомдлын 48.6% нь шийдвэрлэгдээд байгааг та бүхэнд мэдээлье. За эндээс сая мэдээлсэн мэдээллүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн авах боломжтой. Тэгэхээр иргэд олон нийтийн ямар нэгэн одоо төрийн байгууллагын бодлого шийдвэр үйлчлэгээтэй холбоотой санал хүсэлт гомдол аливаа санаачлах байвал 11 төвд үргэлжлүүлэн идэвхтэй хандахыг уриалж байна. Ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.